Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хийсэн хуралдаанаар үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцэд ямарваа хууль тогтоомж үндсэн хуульд нийцсэн эсхийг хянах, маргааныг эзлэн шийдвэрлэх үндсэн үүрэгтэй бөгөөд төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах чухал институт юм а. Хэдийгээр өнөөдрийн хилцүүлгээр үндсэн хуулийн цэцгийн хараат бус байдлыг сайжруулах асуудлыг хүндсэн ч томилгоо болон улс төрийн нөлөөлийн бодит асуудлыг шийдэхгүй бол өөрчлөлт бодиттой хэрэгжих хэсэг нь эргэлзээтэй гэдгийг зарим улсын хурлын гишүүд хэллээ. Улсын хурал үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн толбогдуулан үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хилцүүлгийг явууллаа. Уг дүгнэлтээр үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн 14-р зүйл заасан шүүх хариалахгүй маргааныг цэц тогтоож шилжүүлэх зохицуулт нь үндсэн хуулийн хараат бус байдлын зарчимд нийцэхгүй гэж үзсэн байна. Аль шүүх авч хэлцэхгүй байгаа эрх зүйн маргааныг хариаллын тогтоолохоор үндсэн хуулийн цэцэд гомдрох боломжтой талаар заасан. За энэ бол өөрөө энэ үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай энэ хуулийн заалт бол өөрөө үндсэн хуулийн цэц өөрөө эрх маргааныг шийдвэрлэх 4 зүйлийг зааж өгсөн байдаг. Энэ дотор бол байхгүй эрх мэдлийг ингээд заагаад өгсөн байгаа учраас энийг нь хүчингү болгож хасъя гэсэн ийм зохицуулт байгаа юм а гэдгийг бас хэлье. Тэгвэл үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн 14-р зүйлийн талаар ажлын хэсэг судлан шүүхийн харьяалал тогтоох бүрэн эрх нь улсын дээд шүүхэд хамааралтай тул үндсэн хуулийн цэцгийн хуулийн 14-р зүйлийг хүчингү болгох нь зүйтэй гэж дүгнжээ. Гэвч нөгөө талаас эрх мэдлийг нэг тал төвлөрүүлэх нь шүүхийн ачаалал нөлөөллийн асуудлыг нэмэгдүүлэх магадaltaй бөгөөд бодит байдал дээр хараат бус байдлыг бэхжүүлэхээс илүү эрх мэдлийн шилжилт төдий болж үлдэхийг гэсэн шүүмжлэл дагуулад байна. Үндсэн хуулийн цэц Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо гэдэг энэ хоёр байгууллагынхаа бие даасан байдлыг хадгалж ийж Монголын ардчил цаашаага тогтвортой байх юм л д. Тийм учраас нэг байгууллага нь бол үнэндээ бүрэн хамааралд орсон байна гэж ингэж дүгнэхээс өөр аргагүй байдалд хүрж байгаа. Тийм учраас бол ингээд цаашаага энэ байдлаараа яваад ах юм бол хамаарал нь нэгнээсээ нөгөөд нь шилжээд байх болохоос биш. Бие даасан байдал гэдэг зүйлийн баталгаа бол алга болоод байгаа байхгүй. Үндсэн хуулийн цэцгийн гишүүд хараат ус ажиллах, за үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудлуудыг ер нь хижүүнээр нь авч үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэр үднээсээ Венецийн комиссараас бас томоохон зөвлөмжүүд ирсэн. Энийг бас би танд хөргүүлье гэж бодож байна. За ингээд энэ асуудлыг бол ер нь үндсэн хуулийн цэц хараат ус ажиллах энэ асуудал бол айгуу хуулиар бол бодлогын хэмжээнд яригдаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. За ер нь өнөөгийн байдал бол үндсэн хуулийн цэц хараат ажиллаж гин үгүй юу гэдэг энэ асуудал бол ихэнхэн маргаан дагуулсан юм асуудал болж байгаа. Төрийн байгуулалтын байнгын орооноос дээрх төслийг зүйл бүрээр нь хэлцэн зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд анхны хилцүүлгийг эцсийн хилцүүлэгт нэгтгэн явуулахыг хилцүүлэгт оролцсон нийт гишүүний 63.1% дэмжиж улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанд танилцуулахаар боллоо.